Сайн байцгаана уу? За энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За энэ бичлэгийг хийж байгаа гол зорилго маань за хаасаагүй юмны өмнө нэмэгдээд бараа бүтээгдэхүүн бүх юмны өмнө өсөж байгаа энэ үед бүгдээрээ байгаа газрынхаа хүнсний бүтээгдэхүүн тэр дотор гадуур хооллох 1 сарын турш хэдэн төгрөг зарцуулдаг юм байна. Бүгдээрээ тооцож үзье гэд энэ челленж гэх юм уу? Одоо энэхүү бичлэгийг эхлүүлж байна. За миний хувьд бол санхүүгийн сахилга батгүй юу хүснээ авдаг төрлийн хүн байна. За тийм болохоор 1 сарын турш манай гэр бүл хэдэн төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн за тэр дундаа мах Америкт бол хамгийн хүнтэй байдаг гадуур хоол идэх бид нэр ингээд нийлээд 4 ам бүлтэй айл 1 сард хэдэн төгрөг зарцуулах нь вэ? Бүгдээрээ үзцгээе. Энэ удаагийн худалдаа авалт маань Монгол төгрөгөөр 508,860 төгрөг болсон. За тэгээд манай Чикаго хот маань бол такс 10% байдаг. Тэгээд такс оруулаад ийм дүнтэй болж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.